Нисэх онгоцны тухай мэдхэд илүүдэхгүй зүйлс. Онгоц ягаад дугуй цонхтой байдаг вэ? Далавч нь ягаад ээдэн, зорчигчдын гарц ягаад зүүн гаралтай байдаг вэ? Гэхмэд онцгой холбоотой бүхэн цаана нарийн очиртай чам төлөвлөгдсөн байдаг. Тийм учраас онгоцыг зорчих хамгийн найдвартай арга тооцжээ. Нэгдүгээрт онгоцны цонх ягаад дугуй хэлбэртэй байдаг вэ? 1950-ад оны их үед Havilland авиакомпани Comet гэх дэлхийн анхны арилжааны тэрлэгт онгоцыг бүтээжээ. Гайхамшигтай онгоц байсан ч нэг жилийн дараа агаарт хэдий хэсэг тоогдсон юм. Удаах саруудад дахин хоёрын онгоц инхүү сүржээ. Инженерүүд онгоцны эрэг болт бүрийг нарийн шинжилсний эцэс шалтгааныг тогтоожээ. Сүрлийн шалтгаан нь дөрвөлжин цонх байв. Тодорхойлбол дөрвөлжин цонхны булгуудад даралт илүү цуглардаг бөгөөд зөвхөн нислэгийн үед нэмэгддэг. Иймээс онгоцны цонх дугуй хэлбэртэй болсон хэрэг. Хоёрдугаар онгоцны далавч яагаад ээтэн байдаг вэ? Нислэгийн үед далавчны доороос ирэх даралт дээрээс их даралт харьцангуй өндөр байдаг. Улмаар доод талын өндөр даралт далавчийг тойрч дээд хэсэгт хүрэхээр тэмүүлдэг. Онгоцны далавч чулуун байх үед агаарын урсгалаас өвдөж хүчтэй сэгсрэлт үүсдэг байна. Тиймээс эрдэмтэд оргилтыг бууруулахын тулд жигүүрийг дээш хийлгэх сайжээ. Үүний дүнд далавчны ашиглах хугацаа уртсаж төршин тэмдэлтэй болж зорчигчдод 5 дахь бүрдсэн байна. 3 дугаарт онгоцны хамар яагаад янз бүрийн хэлбэртэй байдаг вэ? Зэвсэгт хүчний онгоцны хамар хурц үзүүртэй байдаг. Хэдий ч төдий чинээгээр хурдладаг боловч нөгөөдөг урт хамар нисэх зарусын хаадагтай холбоотой. Тийм учраас зорчигч тээврийн онгоцнууд дугуй хэлбэртэй хамартай байдаг. Гэхдээ Орос инженерүүд энэ асуудлын шийдлийг 1960-ад онд олсон байна. Тэд хамрыг хөдөлгөж болдог зорчигч тээврийн хамгийн хурдан онгоцыг зохион бүтээсэн юм. Онгоц хөөрөх буух үед хамар нь доошилж харин нислэгийн үеэр буцаад хэвийн чигт ордог гэж. Гол зорилго нь нисгэгч нислэгийн зурвасыг сайн харж чадах боломж. Дөрөвдүгээрт онгоцыг яагаад заавал цагаанаар боддог вэ? Онгоц ихэвчлэн цагаан өнгөтэй байдаг нь дараах хэдэн шалтгаанаас үүдэлтэй. Дулаан ойлт, цагаан өнгө дулаан бага хоригдлуулна. Зорчигчдод тогтоодгүй эдийн засгийн тэмдэлттэй. Цагаан бодог нь бусд өнгнөөс хямд байдаг. Шуутай мөргөлдөхөөс сэргийлдэг. Шууд цагаан гадаргуу тусгалыг илүү харж чаддаг тул тэр бүр онгоц мөргөд байдаггүй. Цагаан бодог жижиг хагархай хонхройг тод харагдуулдаг. Түүнчлэн осол гарсан тохиолдолд хайж болох ослын шинжилгээ ихэд хэлбэр байдаг. Яагаад заавал зүүн талаараа бохох ёстой вэ? Бүгд биш дийлэн онгоцны зорчигчдын хаалга зүүн талтай байдаг. Үүнийг 3 онолоор тайлбарлуулна. Нэгдүгээрт баруун талаар ачаад дэшег оруулдаг. Учир зорчигчдын аюулгүй байдлыг бодсон хэрэг. Хоёрдугаарт зарим хүн үүнийг уламжлалтай холбоотой тайлбарладаг бөгөөд усан онгоцны тавцан зүүн талтай байдгаас үүдэлтэй. Гуравдугаарт онгоцны ахмад зүүн тал суудаг байсан. Тиймээс талбайд онгоцыг буулгахад зорчигчдын хувьд илүү тохиомжтой байрлал зогсоход илүү хялбар байсан байна. 6-дугаарт яагаад зарим онгоц хачин хэлбэртэй байдаг вэ? Стелс технологийн тухай та сонсч ирсэн үү? Энэ технологи онгоцуудыг ганцхан зорилгоор бүтээжээ. Жигтэй хэлбэр дүрсэн радар, дуу авиан локатор, хит ягаан туяа илрүүлэх төхөөрөмжүүдээс цугдах зорилготой. Түүнчлэн илүү хэмжээтэй ачаа тээвэрлэх, бага түвшинж зарцуулах зэрэг давуу талтай. Дизайныг нь голдуу шуунаас санааж бүтээдэг бөгөөд төрөмгийн шууд илүү өргөн хүрээнд бусдад цөөн үзэгдэж нисэх боломжийг нэмэгдүүлдэг. Энэ төрлийн онгоцууд өндөр өртгөр бүтдэг тул иргэний агаарын тээвэрт ашигладаг байна. Онгоцны талбайг харагдуулах арга. Онгоцыг бодит байдлаас илүү уужим харагдуулахын тулд дизайнерууд хэд хэдэн бяцхан зээл ашигласан байдаг. Тухайлбал ханы дизайн гэрэл ойлгох онцгой хэлбэр, толгой дээгүүр байрлах, тээш хадгалах хэсэг, тааз хоёр завсар байдаг гэрэлтүүлэг таазыг өндөр харагдуулдаг. Энэ нисхээс айдаг эмгэгтэй хүмүүс тайвшрах сэтгэл төрүүлдэг байна. Онгоцны нисгэгч яагаад сахал тавьдгүй вэ? Нислэгийн зарим компани онгоцны нисгэгчдээ сахал тавихыг зөвшөөрдөг. Учир нь нүүрэн дээрх хүснээс нь болж хүчил төрөгч багт таарахгүй, зохих ёсоор ажиллахгүй байх эрсдэлтэй байдаг. Онцгой нөхцөл байдлын үед нисгэгчид зорчигч аймнаасыг сахин хамгаалах үүрэгтэй байдаг тул сэргийг байх шаардлагатай. Онгоц яагаад босоод суудлахгүй байдаг вэ? Онгоцны интерьер загварын үүсгэлийн үеэр Итали компани маш бага зарлаар нисэх боломжлыг санал болгосон байдаг. Гол нь зорчигчид зогсоогоор нисэх боловч тасалбарын үн 50% хямдрахаж. Ингэж зорчих тухгүй санагдавч 2 цагийн нислэгт асар хэмжээний төлбөр төлөх өсдгөө хүмүүст зориулагдсан байна. Босоо суудал танд таалагдчихвэл санал бодлого оголцоорой. Манай утсанд subscribe дэмжин, лайк, шеэрийг бүү мартаарай. Баярлалаа.